Helicobacter хөөх day 2 өнөөдөр өглөө басаад өглөөнийхөө шүлийг идээд тэгээд өндөг авокадо идээд смутиг аваад өнөөдөр дэглэм ерөнхийдөө маш сайн баригдаж дууслаа. Одоо орой болж байна. Одоо оройныхоо шүлийг идчихэд тэгээд миний дэглэм дууслаа. Өнөөдөр маш сайн байлаа. Ямар нэгэн чихэрлэг юм идмээр байсан боловч эдмээр байсан боловч тэслээ өөрийгөө бодоод яад би одоо ингээд дэглэмээ маш сайн барьж байгаа гэж нууц айлх уу. Яг тэгэхээр маш хүчтэй өвдөлтийг бүр ингээд гол таслах юм шиг өвдөлтийг ходоодонд авцсан учраас дэглэмийг одоо миний идж байгаа хоол энэ дэглэм эрүүл хооллолт бол надад юу ч биш санагдаж байгаа хгүй. Яг тэгэхээр өвдөхгүй байгаа учраас өвдөхгүй байх нь үнэхээр эргчүүлээ, үнэхээр маш гоё мэдрэмж. Тийм болохоор би та бүхэндээ энэ туршлагаа хуваалцаад явж байгаамаа. Бити өвдөөрэй, начиг удаан битгий тоохгүй яваарай. Өөртөө анхаартай, ачаатай байгаарай гэд өөрийгөө хайрладаг байгаарай гэдэг үүднээс би энэ хүү бичлэгүүдээ хийж явж байгаа. Өөрийгөө хайрлна гэдэг нь болохоор яах вэ гэхээр өөрийгөө хамгийн сайн мэддэг байх хэрэгтэй. Чи өөрөө өөрийгөө мэдэхгүй бол бусад хүмүүс чамайг мэдэхгүй штэ. Чамайг юунаас ашигтай, чамайг юунд мууи одоо юунаас юунд дургүй ингэж чинь хинч мэдэхгүй. Тэгэл чи тэр өөрийгөө мэдэхгүй бол ямар нэгэн бүтээгдэхүүнийг авч хэрэглэхэд тэрнийхээ золиос болно. Тэгээд золиос болсноороо дараа нь чи өөрөө тэр бүтээгдэхүүнээ тэр компаниа муулна тийм үү. Энэ стомоо компани байна. Энэ бүтээгдэхүүн надад ингэж хохироолоо гэд гомдол мэдүүлдэг. Тэр чинь чиний өөрөө чинь буруу байхгүй юу? Яг тэгэхээр тэр хүмүүс мэдхгүй чамааг өөрөө чинь мэдхгүй учраас чамд өгж байгаа. Хэрвээ чи өөрийгөө мэддэг байсан бол би эндээс хашилтай байна. Энийг хэрэгжилж болохгүй мэн мэддэг байсан бол чи тийм хохирогч болохгүй байхгүй юу? Тийм учраас та нар өөрийгөө бодож байгаараа, өөрийгөө хайрлаж байгаараа, өөрийгөө хамгийн сайн мэддэг байгаараа. Юунаас ашигтай, юунд юу идэхээр гиз чи өвддیں, юу идэхээр гиз чин дүүрдیں, ямар бүтээгдэхүүн идэхээр илүү тухгүй байгаад байна гэдгийг чи өөрөө л мэдэх ёстой. Тийм болохоор эрүүл байгаараа ходоодоо эмчилчээд дараа нь чи ямар ч бүтээгдэхүүн юу ч хэрэглэсэн чамд үнэхээр чи тэрийгэ задлж чадна. Чи хүссэн жиндээ хүссэн тэр одоо хүсээд байгаа тэр жин дээрээ очноо. Тийм болохоор санаа зовлтгүй өөрийгөө мэдээд өөрийгөө эмчилснийхаа дараа ямар нэгэн бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Баяртай.